бид нар жоохон байхдаа ер нь айгүй их сонсдог байсан. Энэ айл сүнстэй эсвэл гүйдэлтэй ч гэх юм уу, төр шүглсэн ч гэх юм уу, эсвэл юу гэх юм сүнс хорогдсон ч гэх юм уу те. Аим шиг өгүүлгүүд ах нараас ч юм уу айгүй их сонсдог байсан те. Ерөнхийдөө эдгээр дээр одоо исламын талаас нь исламын эрдэмтэд, исламын итгэл үнэмшилд эдгээр нь ямархуу байсуртай исламд мусульманчууд юу гэж итгэдгийг исламын талаас нь ярилцъя. Өнөөдөр тэгээ ерөнхийдөө бол бид нар жин гэж сонсч ирсэн те. Жин одоо монголоор бирд гэх юм уу те. Хүсэл биелүүлдэг бирд байна те. Хүүхэлдэйн кинон дээр гардаг. Тэрэн дээр бирд бол нэг айгүй сайн гоё бирд шиг гардаг. Ерөнхийдөө бол ер нь тэр гадуур ингээ хүн амьтныг айлгаа яваад байгаа тийм сүнс хорогдсон энтергээд байгаа юмнуудыг бол ерөнхийдөө исламд тэднийг жин гэж үздэг. За ерөнхийдөө хамгийн түрүүнд жинүүдийн гарал үүслийн талаар товчхон ирэх юм бол жинүүд хүмүүсээс хүн бүтээгдэхээс өмнө те хүн төрлөختнөөс өмнө дэлхийн ертөнцийн жинүүд амьдарч исэн. Жинүүд ч яг хүмүүс шиг л бурхны бүтээл. Яг өөрсдийн гэсэн үүрэгтэй. Жишээ нь энэ ертөнцид хүмүүс бурхны тааллаар амьдарч, бурхны илгээсээ илчид итгэж, түүнийг дагаж энэ ертөнцид бурхны тааллаар амьдарч, хүн төрлөختний амьдралын зорилготой те. Тэрэн шиг жин ч гэсэн яг хүнтэй адилхан. Сайн үйл хийвэл деважинд очно, муу үйл хийвэл там руу явна гэсэн. Жинүүдийн талаар Сүлейман гэд илч байсан те. Хамгийн баян энэ хорвоод ирэх хамгийн баян илч байсан. Тэр Сүлейман алейхиссалам хаан байсан. Жинүүдийг ч гэсэн захирдаг байсан. Шувуу муу юу байна те. Бүгднийх нь хэлийг мэддэг байсан. Амьтдын хэлийг мэддэг байсан. Бүгдийг нь хэлийг мэддэг байсан. Тэгээд жинүүдийг ч гэсэн захирдаг байсан. Тэр үед Сүлейман алейхиссалам үед нэг хүүтүүд нэг шувуу нэг газар хүмүүс байна. Тэд нар хатан хаантай юм байна. Тэр хатан хаан нь бүгдээр нарыг шүтдэг юм байна. Тэгэд тим юм байна гэд тэр хүүтүүдгээ шувуу мэдээд ирсэн чинь руу захиа бичтий. Аллах цорын ганц Аллахт итэг, цорын ганц бурханд итэг. Аллах руу дуудтий, цорын ганц Аллахт итэг гэд. Тэгээд тэг хатан наашаага Сүлейман алейхиссалам руу явхаар болд. Сүлейман илч рүү зам гарахаар болоод тэгсэн чинь тэр хооронд Сүлейман нөгөө жинүүд ч хүмүүс ч бүх амьтдаа дуудаад хатан наашаа гарсан байна. Тэр хооронд түүний тэр суудаг юм юу гинтэй монголоор юу гэдэг юм суудлаа гэдэг чинь хааны суудл. Тийм хатан хааны тэр хааныхын суудлыг хэн хамгийн хурдан авчирч чадах вэ гэсэн чинь нэг жин би таныг суудлаасаа ингээд босхын хооронд авчирч чадна гэдгсэн чинь бас нэг жин хэлт юм. Би өөр таныг нүд ирэмхийн зур тийм хурдан тааны суудлын нүд ирэмхийн зур гэдэг. Тиймэрхүү тэгээ бас нэг өөр түүхнэр гардыг жинүүдийн талаар Сүлейман алейхиссалам ерөнхийдөө бол жинүүдийг ч гэсэн захирддаг байсан, бүгдийг захирддаг байсан тийм илч хаан баян тийм хаан байсан. Тэгж нэг түүх гардыг. За тэгээ надад нэг ийм ном байна. Islamic Classic Bahrul Kalam гэд ерөнхийдөө энэ ислам итгэлийн талаар бичигдсэн ном. Иймэрхүү зузаан ном. Гэхдээ жинүүдийн талаар, сатануудын талаар нэг хоёр сэдв байна. Тэр тэндээс одоо уншия. Fi ma'rifati nasl ash-shayatin те гарал үүсэл, насл одоо хэрхэн үрждэг вэ гэх юм уу тэр талаар те сатаны. Qil innaha tabidu baydat fayakhruju minhu al-walad. Ингэж хэлэгддэг гинэ. Өндөх гаргаад фаяхружу минхул валад. Тэгээ тэр өндөгнөөс төрдөг гинэ. Хада хуа сахих. Энэ болохоор зөв гинэ. Зөв үзэл. وقد جاء في الخبر أن الشياطين إذا فرحوا على معصية بني آدم تبيض بيضات. Бас нэг юм мэдээлсэн гэж байна. Сатанууд إذا فرحوا على معصية بني آدم хүн төрлөختөндөө буруу зүйл معصية хийх юм бол муу үйл хийвэл فرحوا баярлдаг гинэ. Тэгээд تبيض بيضات өндөглөөд цаашаа төрдөг. فيخرج منه الولد. وهذا رواية شاذة. وقد جاء في الخبر أنه يدخل ذكره في دبره فيخرج منه الولد. وهذا غير صحيح والصحيح الأول. أنت جاهن تيم سنين بيشتم بان أنه يدخل ذكره في دبره. أرتلا هي تيجت فيخرج منه الولد. عن ابن عباس رضي الله عنه قال 3 من عروس الشياطين النائحة والمغنية والسكران. ерөнхийдөө сатан 3 төрлийн хүн хайртай гэх юм уу те. النائحة гэдэг нь эмэгтэй хүн гэж энэ тийм байнгын ийм ч хүн байхгүй гэдэг үглээ явж идэг тийм хүн те. والمغنية дуучин тэгээд والسكران архичин. تبرز ونستكنه. أما مجامعة فلا تحصل بين وبين بني آدم لأن الشياطين ليس لهم عمل على بني آدم.
зарим нэг бас мэдээ ирдэг те хүн зүүдлэх юм бол нойтон зүүд ч юм уу тийм зүүдэндээ зарим хүмүүс хэлдэг тэр жинтэй хийж гэнэ гэж те. Гэхдээ энэ номон дээр болохоор тэрийг бол үгүйсгэж байгаа юм. Хамал мужама فلا تحصل بينه وبين بني آدم хүнтэй тиймэрхүү харилцаа хийх боломжгүй. لأن الشياطين ليس لهم عمل على بني آدم. Яагаад гэвэл сатан ليس لهم عمل хүнтэй тийм нөлөө үзүүлж чадахгүй. والذي روي عن سليمان صلوات الله عليه حين سليمان одоо дахиад нэг саяны хэлсэн Сулейманы حين زال عنه ملكه 40 يوما. хаанчлалын үед хаанчлалаасаа төр зөөр 40 хоног эзгүй байсан юм байна. وأن الشياطين كانوا يتواصلون إلى نسائه وجواريه فتولد الأكراد الذين يسكنون الجبال فلما عاد إليه тэр 40 хоног эзэнгүй байх үед Сулейман алейхиссалам эзгүй үед нь тэнэр болон тэр эмхтэй боолууд нь байгаа шүү дээ. Тэдэртээ فتولد الأكراد жинүүд харилцаа били харилцаа хийгээд فتولد الأكراد الذين يسكنون الجبال гинэ. Тэгээд тэр акрад гэдэг нь күрдүүд байгаа шүү дээ. Тэр ууланд байдаг күрдүүд тэгээ бий болсон гинэ. Тэгээд Сулейман хаанчлалдаа эргэж ирээд тэдний буцын бүгдийг хөөж явуулсан гинэ. Гэхдээ энэ гулна хада гайру сахихин бол буруу ташаа мэдэл зүг биш. Was sahih annahum ma tawasalu ila nisahi wa jawari. Зөв нь болохоор тэд нар эмэгтэй хүмүүстэй тийм холбоо харилцаа хийж чадахгүй гэсэн байна. Тэгээ энд бас нэг сэдв байсан. في هل الشياطين لهم عمل على بني آدم. сатанууд хүнд нөлөөлж чадахгүй гинэ. قال أهل السنة والجماعة لهم عمل على بني آدم في ظاهر وباطن. хоёр төрлөөр нөлөөлж чадна гэсэн байна ерөнхийдөө. أما في الباطن لما روي عن النبي صلى الله عليه وسلم قال إن الشيطان يجري في بني آدم مجرى الدم. хүний цусаар гүйдэг гэсэн байна. Хүний цусаар гүйдэг мажруудам. تضيق مجاري بالجوع والعطش. Тэр одоо цусаар гүйгээд байгаагийн багсгах, тэ болиулах, сулруулах зам нь جوع والعطش өлсөх, цангах тэ. Өлсөх цангах ч мацаг барихгүй юу? Тэгээ бас нөгөө васваса гэж байгаа шүү дээ нөгөө шивнэж муу үйлрүү дуудах тэ. وأما في الظاهر فيزينون المعاصي في قلوب العباد. нүглийг гой болгож харуулдаг. الله تعالى وزين لهم الشيطان أعمالهم. Шайтан, сатан тэ нүглийг гой болгож харуулдаг. Одоо жишээ нь тодорхой шүү дээ. Баарнд шоудаа явж байна. فإن قيل والما الحكمة في أنهم يرون ونحن لا نرى. Хэрв ингэж асуул нэг хүн тэд нар бидрийг хардаг харин нахну ла нараахум. Бид нар яагаад тэдрийг хардаг юм бэ? Энийний цаана ямар учир байгаа юм бэ гэвэл قيل لهم لأنهم خلقوا على صورة قبيحة. яагаад гэвэл тэдний дүр төрх царай нь муухай бүтээгдсэн. فلو رأيناهم لم نقدر بعد على تناول الطعام والشراب. тэдрийг харчаад дараа нь хүн хоол идэж чадхаа байж нэгнэ. Тэд хэрэг ингээ байнгын хардаг бол хүн хоол идэж чадахгүй тийм царамууд. فستروا عنا رحمة من الله. Аллах биднийг хардгүй болгосон нь Аллахын нэг рахмат нэгүүлсэл гэх юм уу те. وأما الجن خلقوا من الريح. Энэ номдэр болохоор жин сатан хоёрыг өөр гэж жин сатан хоёрыг бас жоохон өөр гэж ухаасан юм шиг байгаа. وأما الجن خلقوا من الريح. салхинаас бүтээгдсэн жин. وأصل الريح لا يرى. салхич угаас хүнд харагдахгүй шүү дээ. وأما الملائكة خلقوا من النور. Энжелтэй малайка. Юу гэх юм монголоор сахиусан тэнгэрч гэх юм уу, тэнгэрэлч гэх юм уу. Тэд нар болохоор خلقوا من النور. Гэрлэнээс туяанаас бүтээгдсэн. За гадуур тэгээд ер нь бол тийм жин орох ч байд юм уу, тийм сихар гэдэг шүү дээ. Тийм хүмүүс бол маш их байгаа. Тийм болохоор жин ч угаасаа жин сатан ч заваан тийм хүн төрлөختөн бүтээгдэхээс адам бүтээгдэхээс өмнө хүн төрлөختөн энэ ертөнцид ирэхээс өмнө жинүүд буруу үйл хийгээд Аллахт мөрөхөө болоод муу үйл хийгээд эвдэрсэн те. Элчүүд чана сайн молекул чинь бүгдээрээ ирж жинүүдийг бүгдийг үгүй хийгээд энэ хорвоогоос хөөж зайлуулсан. Тэгээд тэд нар болохоор дандаа тийм заваан газрууд руу 0 мойл ерөнхийдөө тэгээд далай тэнгис тийм хүн амьдэрдгүй тийм газарлууд руу зүгтж алга болсон гэж. Тэгэхээр ерөнхийдөө тийм заваан байгаа орчингоо цэвэрлээд 0 мойлд нэг удаан суухгүй те заваан газараас аль болох хол байх хэрэгтэй.
Тэгээд намаас мөрөглөөлдээд фалагнаас сураануудаа уншаад тэгж хамгаална. Хэрвээ тэгээд энэ бичлэг сонирхолтой байвал бас хүний сүнс гэж бас байгаа шүү дээ. Хүний сүнс энэ ертөнцөөс хүн нас бараад дараа нь хайшаа явуудыг хаана байдгийг тэр талаарч бичлэг оруулж болж ийн хэрвээ сонирхолтой байгаа бол тэгээд эцэст нь анхны бичлэгээ оруулж ийн YouTube дээр subscribe дарж бас дэмжээрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.